Самсон та бүхэн өнөөдөр мэдээ хүргэе. За Crypto-verse нэг дугаар ихэд бэлэн болсон байна. За энэ 7 өдрийн онц сонирхолтой зүйл бол ерөөсөө Израиль, Ираны тэр биеийн лгөөд давталсан тоглохоноос болж зах зээл эрхийн салва гэдэг мэдээ илүү хүчтэй байсан гэж бодож байна. За тэгэхээр эхний ээлжинд болонгууд Ираны нийслэл Техран руу Израилийн зүгээс давталсан, Иранаас хариу давталсан байгаа. За алтны болон газар нутгийн ханш хоёулаа алт бол 144%, газар нутгийн 11% өссөн. За биткойн бол 103, за 102.8 руу унсан байгаа. Ер нь бол яг энэ геополитикийн асуудлаар ерөнхийдөө болохоор юу болдог вэ гэхээр мэдээж алтал өсдөг. За тэгэхээр Иран Израиль хоёрдоос мөрөлдсөн талуудаас газрын тосны нэлээд өсөх шиг боллоо. За тэгээ үүнтэй холбоотой мэдээж крипто дээр нэлээд том цохилт онж орж ирсэн. За мөн бас индекс дуух магадaltaй гэж хүмүүс үздэг байна. За энэ дээр бол юу басан сошиал дээр болонгууд харин эсгээр өөр зүйл хэрэгсэн. Тэр нь юу вэ гэхээр биткойн сонирхдаг ер нь крипто нөхцөл болонгууд одоо бол зах зээл ирэхэд ингээд яахан тодорхойгүй ер нь хүмүүс айц тавч эхэлж байна. Магадгүй худалдаж авах уу гэдэг зүйлийг бас аяг өвчтэй ярьж гисэн. Гэхдээ үүн бас хэтэрхий өндөр өвчтэй гэдэг зүйл бас нөгөө талаас яригдж байгаа. Айц бол шунлын индекс 71-ээс шууд 57 болж буурсан байна. Тийм. Гэхдээ 57 бол бас хүмүүс стил ерөнхийдөө ер нь одоо ч гэсэн бас итгэж болохоор биш өндөр байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ үнийг нь бас одоо 24 онд бас энэ хоёр бас чинь бие биенээ бас 24 оны 10 сарын бас бие биенээ давталсантай адилхан үйл явдал болж байна. Тухайн үед бол ингээд унчаад буцаад 5% ингээд цэргэлтийг бол дорн гаргаж ичээс учраас биткойн маань өөрөө яг энэ одоо савлааг бол хангалттай дагаад тэсэд гарчих хэмжээний хөрөнгө болцсон гэж үзэж байгаа нь бас нэлээд хүмүүс бас байх шиг байлээ. Нөлөө байж магадгүй. Бас ер нь бол ингээ харах юм бол мэдээж одоо ч гэсэн геополитик асуудлууд бол олон улсад бол байж тээ Орос, Украины дайн ч гэдэг юм уу. Одоо дээр нь Сэтийн Америкт хийж байгаа бас худалдааны жижигэн дайн шиг болсон. Энэ болгонд биткойн ирээд дандаа өсөлттэй. Энэ хааш хадгалсаар ирсэн. Тэгэхээр одоогийн бас шинээр үсэж байгаа энэ зүйлээр бас учиргүй нэг хайхтар шок болоод байхгүй. Ямар ч гэсэн үнэ бол хангалттай хэмжээнд бариад ингэ шаардаг тийм. Энэ алттай адилхан зүйлж гэдэг чинь алтч уус юм хэцүү төстэй эсрэгээр биткойн ч бол нэршлэн дөтөр бас унах гэсэн хүлээлттэй байсан ч ерөөсөн унсангүй. Тэгээд нөгөө талаараа бас нэг сонирхолтой юм яригдчих эхэлж байгаа. За тэр нь юу вэ гэхээр биткойн авдаг хүмүүс олонгууд биткойноо процессын зээл аягүй хэмжээгээр авч байгаа юм. Тэгээд LEDN.io гэж сайт байгаа. Одоо lend гэдэгтэй адилхан. Гэхдээ D усгийн ийм зэхээ урталт орцсон. Эдгээр болгонгууд ингэж үлж байгаа юм байна. Биткойны зах зээлийн ханшны одоо 100k байхад тэрний талд нь стейбл coin өгж байгаа юм бэл. Тэгмээс хүмүүс юу гэж нэг гэхээр биткойноо нөгөө мөнгө болоод авчих юм бол татвар хэрэгтэй очлог. Тийм учраас биткойноо зарахгүйгээр шууд барьцаа болгоод тэндээс зээл аваад ерөөдөө байр авах юм худалдан авалтнаас эрхлээд явж байна гэдэг зүйлс айгүй их харагдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цаг үе эрсдэлтэй байгаа учраас биткойноо зармааргүй байгаа учраас барьцаалаад зээл аваад нөгөө хөрөнгөөр харин өөр юм хөдлөж авах юм хөрөнгө оруулах юм тийм их юмдаа бас бэлтгэж байгаа гэдэг зүйл төр зураг бас крипто сонирхдаг биткойныг бүхлээр нь авсан хүмүүсэнд бас айгүй их яригдж байна. За нөгөө талд юу басан Вьетнам гэдэг бас одоо виртуал хөрөнгөний тухай хуулийн анхан шатны одоо хууль нь бол батлагдсан. Ерөнхийдөө бол захим технологийн тухай хууль гээд за энэ дээр болонгууд криптог албаасаа хөрөнгө юм а гэж үзээд дээрэс нь хөрөнгөтэй дотроо хоёр төрлийн ангилалтай байна гэдэг. Нэг нь болонгууд крипто хөрөнгө нөгөөх нь болонгууд захим виртуал хөрөнгө гэж хоёр хол үзэж байгаа юм байна. Одоо тухайн улсын засгийн юу хэлж байгаа гэхээр одоо ямар бизнесүүд орж яаж зохицуулт хийх вэ гэдэг дараас одоо детальчилсан дэлгэрэнгүй журмуудыг бол одоо гаргах хэрэгтэй болж байгаа гэдэг. Ингээд ирэхэд албаасаар анхны хуулийн төсөл нь ингээд суур нь бол ингээд тавьцсан ингээд би болцсон гэж үзэж байгаа юм байна. Худалдааны дараагаар шийдвэр навч магадгүй тийм. Тэгээ магадгүй бас алстаас төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаа юм тийм. Монголчууд маань сайхан. Үүлс бид нар таардаг да. Вьетнам гэдэг. За тийм юусан. Нөгөө нэг дайн нөлөөлөхгүй байгаа гэдэг бас нэг баталгаа нь ETF дээр гарч ирсэн. ETF одоо 6 сарын 9-өөс хойш байна уу? Товтлогоо болсон ч гэсэндээ энэ нэгтгэж гэсэн хамгийн сүүлийн үед 412 сая долларын цэвэр мөнгөс талаар худалдан мөнгөс авч ирсэн гэдэг хэлээ биткойн дээр. Тэгээд ETF-үүд дээр одоо энэ худалдан авахч буюу одоо нэмэх мөнгө урсгал нь байгаад байгаа нь юу гэлтэж байна гэхээр зах зээл хичнээн эрсдэлтэй болсон ч гэсэндээ хүмүүс аваад байна. Ерөөдөө бол нэлээд мачур хүн гэж үзэж байгаа болоо үзүүл яаж байгаа. Нөгөө талаас болонгод энэ одоо нөгөө Иран Израиль гэдэг асуудал маань дөнгөж сая гадсан биш нэлээд урт үргэлжлэж байгаа учраас нөгөө талаараа ямар нэгэн тийм нөлөө айгу буурсан байгаад байна. Тэгж мэдрэг хүлээж авахгүй байна гэдэг. Тэгэхээр түрүүний бас ярьсанчлан энэ ETF-ийн inflow outflow одоо орж байгаа гарч байгаа мөнгө урсгал замун бас энэ саний айс бас шунлын индексээр дурдгдсан зүйлүүдийг
Binance дээрээс шууд харах юм боломжтой болсон юм билээ. Тэгэхээр Binance дээр гоё функц өөрөөр iPhone дээр нөгөө хэвлээ дээр доорны юу тавиа шийддэг штэ. Тэрэн шиг яг Binance дээр өөрөө зөксөөр тавьдаг болсон байх. Тэгэхээр тэндээс шууд мэдээлэлээс тухай бүрэн аваад явах боломжтой. За тэгээ энэ бүх хугацаа бараг 2-3 жилийн хооронд криптоверсийг хэл Том найзтай тоглохгүйсэн боловч одоо бол найзтай боллоо гэж. Түүнийг одоо гартаа ирсэн байх гэж. Аим гоё. За өөр хэрэгтэй байна. За өөр нэг онцлог юм нь юу басан? Америк төр юу болсон гэхээр нөгөө нэг Genius Act гэдэг байна шүү дээ. Guiding Establishing National юу байлаа? For US ямар ч stable coin нэг юм байна. За тэрийг болонгууд Donald Trump өөрөө Truth Social-ээр бол одоо ингээд сенатор өргөн бариад тэр тухайн шатанд бол 68 30 эцэг гэсэн хасаа дэмжигдсэн юм байна. Одоо ингээд дараагийн шатны хилцүүлэлгүй орно. Одоо сенаторуудын тэнгуү тэн дээр одоо ингээд хурдан энийгээ дэмжиж миний шинээр хурдан бэлдэж тавиа энийг одоо яалтаа батлах хэрэгтэй байна гэдэг зүйл ярьсан. За тэгэхээр ирэх юм бол stable coin-ыг одоо ингээд яаж зохицуулах вэ гэдэг бол маш тодорхой болж ирнэ гэж үзэж байгаа. Тэгээд stable coin дээр нөгөө өнгөрсөн 7 хоногийн дугаар дэжсэн. Солонгосын одоо шинэ эрхлэгчийн болонгууд зарим нэг одоо барьсан өнгөтэй компаниуд өөрийн гэсэн stable coin-ыг гаргах боломжтой байх заалт гэсэн шүү дээ. Тэр шиг юм бас орж иж магадгүй юм шиг байлаа. За тэгэд энэний сургаар юу болсон бэ гэхээр араас дахин бид авчихсахгүй. Walmart, Amazon хоёр ерөөдөө захим хөрөнгийг stable coin-ыг хэрэглэн өөрсдөө одоо онлайн худалдаанд ашиглахаар бэлтгэж шиг байна гэдэг шуум бол гарцсан. Зайлшгүй нь бол ямар нэг мэдээлэл хийгээгүй. За ингээд JP Morgan, Bank of America, Citigroup, Wells Fargo гэдэг одоо ингээд том банкуудын араас бас энэ хоёр компани орж ирж байна. Энэ stable coin гэдэг зүйл угаас нэлээд том болох гээд байна гэдэг зүйлээ яригдсан шүү дээ. Trump-ыг энэ Genius Act-ыг ярихаас өмнө нөгөө USD1 гэдэг stable coin л өөр орчлоо. Энэ stable coin нэлээд том зах зээл болох юм байна гэдэг зүйлс яригдсан. Тэгээд би одоо ингэж бодлоо. Америк элчинд би Америкийн виза өсөлт өгөөд ингээд Trump надад $47 хэмжээний итгэл надад өгчээсэн маа гэдээ орол. Яадаг бол. Юу ч гэсэн ярьж үзсэн дээр ба. Бас тэ зүгээр орол визэнд орол. Танаа ерөнхийдөөс мөнгө авсан хүн байна гэдэг. Тэгэхээр stable coin гэдэг зүйлүүд айгүй сүүлийн одоо баг эдийн жилийн ерөнхийдөө сүүлийн жилийн хугацаанд айгүй ингэ эрчимтэй ярьж эхлэв. Тэгэхээр одоо магадгүй алстаа энэ stable coin-ээр хэдүүлээ эсэлгүүлээ хийж болохоор боломжтой болж магадгүй юм байна. Тэн дээрээс Монгол улсээр бэлтгэлтэй байгаа юм бол даа гэдэг асуултаас сууж байна. Тийш үү. За stable coin ямар ч байсан ингээд том болоод явцсан. За би бас нэг Трамптай холбоотой юм байсан. Трампын бас өчтөр шөнө алдарсан ярианс дуртах юм бол за Трамп Паултай уусаа харьцаа нуутай байгаа. Нэг талдаа уусаа Трамп уусаа бодлогоо бууруулах хэрэгтэй, зах зээлд хэлэх хэрэгтэй гэдэг зүйл ярьдаг боловч за хотын сангийн эргэлж Паул нь болохоор болоогүй ерөөдөө бодлогоо судлахгүй гэдэг зүйл ярьдаг. Эндээс ерөөдөө Трамп шууд энэ хүнийг томилж болдоггүй учраас тодорхой хэмжээнд хоёр юм хүч байгаад шүү. Тэгээд Трамп нь өөрөө бас шууд хэлсэн. Би энэ өвгний оронд баг өөрөө ажиллах юм бол илүү ажил хийх гэж ганцаарсан байж байна. Наад чи юунд ярьжсэн гэхээр нэлийн ихтэй ярьжсэн юм. Яагаад ярьжсэн гэхээр Donald Trump одоо ингээд улсуудад тариф тавиад бодлоо нөхцөлд ордуулаад байгаа нь яг үүндээ тэр улсуудыг эсрэг авч байгаа арга хэмжээ биш. Эсрэгээр нэг юу өөрийнхөө төв банкыг бодлогын үгээс олруулаач гэж шахаж байгаа шахалт гэж үзэгдсэн байхгүй. Тойроод ингээ яг тэр дүн нэмэх хэрэгтэй гэдэг. Тийм. Чи одоо ингээд эдийн засгийн хэвтүүд онгод чи болгон үгээс олруулна. Тэнгууд солиулах хүртэл чинь би шахна гэдэг үгдээс юм тариф гэдэг зүйлийг бас гаргаж ярьдаг гэдэг нэг үнцэг явж ирсэн. Амар өчтөр шөнийн байдлаар бол бодлогын шийдвэр гарсан ямар ч гэсэн бодлого бол хэвээр үлдээсэн ямар нэг байдлаар бууруулаагүй өндөр болгоогүй. Тэгэхээр бас Паулын хувьд дахиад зүйл нэмжүүлэх нь их сар бол угаасаа мэдээж инфляцийн түвшин бол ус хандлагатай байж магадгүй гэдэг ерөнхийдөө талаар гарсан. Тийм учраас бодлого бас буурахгүй инфляц дараасаар өсөлтөй гарч магадгүй гэсэн тиймэрхүү ус шуум гэсэн хэлээд байсан. Jerome Powell бас өөрөө хэлжсэн. Одоо сүүлээр бас нэг мэдээндээс хэлсэн байсан. Stable coin да тэр доллар дээр суурьсан stable coin яг үүнд үүсэх тусмаа долларын одоо нэг нийлүүлэлт долларыг илүү дэмжиж өгнө. Эсвэл Америкээс аягүй хэрэгтэй учраас stable coin-ыг дэмжих нь угаасаа илүү ашигтай гэдэг үнцийг бас илүү төлхөө ярьж илээ. За тэгээд энэ жил Solana одоо магадлалын сайт дээр бол за ямар сайт гэдэг юм манай крипто санхүү хүмүүс мэдж байгаа. Solana-гийн ETF батлагдсан 91% магадлалтай гэдэг зүйл бас явж исэн. За гэхдээ одоо Solana-гийн ETF батлагдах гэсэн бас тодорхойгүй байна. Гэхдээ Solana яалтч одоо энэ одоо юу гэдэг юм энэ жилдээ харах altkcoin-уудын жигсаалтанд бол бас тэргүүлээд байгаа. Тэгээд Ondo Finance, Solana, Jupiter One Inch, Bitget Wallet, Trust Wallet гэдэг одоо эдгээр бөөнөө нийлээд tokenized одоо токенжүүлсэн хөрөнгийн зах зээлийг дэмжихээр одоо хамтран ажиллах одоо тийм гэрээ зурхан цааш энэ хамтран ажиллахаар болсон гэдэг мэдээллийг бас Twitter дээр хийсэн байсан. За мөн бас Канадад XRP-ийн ETF
гарч ирсэн лонч хийсэн юм билээ. Тэгэхээр XRP-ийн хашиг гэж мэдэд өссөн байна уу харсан. Ихэд бол адилхан биткойн тавлага унжил л дээ. Тэгэхээр XRP-ийн ETF Канадад лонч хийлээ гэдэг мэдээс гарч ирж байна лээ. Тэгэхээр XRP-ийн гарч амч Solana-гийн гарах магадлал мэдээж өндрөх магадлал гэж байна. Өсөлтүүд бол өгсөн бодож таа Solana, XRP, Doge крипто дээр өгсөн ETF-д баг бүгд батлагдлаа тий. За яхаа зарим нь хилцүүлгийн шатанд авч байгаа. Яг бол бүтэн буцаагдаад өгүүлсэн зүйл одоо хичээгүй л энэ тий. Тэгэд юу асан? Энэ дот ингээ хар мэдээ болсон Polyhedra гэдэг төсөл байгаа. Энэ төслийн үн 83 унсан байгаа. За $2 гэж 31 цент хүртэл унсан. Унсан шалтгаан юу байсан бэ гэхээр одоо ZKG KOG гэдэг хосол төр хэмжээгээр нөгөө нэг эзэмшдэг хүмүүс зараад тэр хугацаанд нөгөө нэг тухайн одоо хөрч чадварыг хангах ч юм уу зарах хүслийн хангах хэмжээний юу хөрч чадвартай зах зээлээр нийлүүлэлт байгаагүй учраас тэр нь огцом доош унах уналтыг ингээд бий болгосон. Тийм нөгөө нэг тийм abnormal буюу тийм жоохон сэжтэй гүйлгэнд бас гарсан гэдэг зүйл ярьж байгаа. За тэгээд яг Polyhedra-гийн багийн зүгээс бол манай технологи хэвээрээ ямар ч асуудал бол байхгүй байгаа шүү. Тэгээд бид нар шалгаж байгаа гэсэн мэдээлэл хийсэн байгаа. Тэгээд CoinTelegraph-ийн зүгээс ижээс бас тодруулах гэдэг асуухад бол бас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм бэлээ. Тэгэхээр бас Polyhedra эзэмшдэг бол бас энийг анзаараарай. Ер нь юу болчих вэ гэдэг тодорхойгүй гэхдээ үнэ огцом унтсан нэг тийм эрсдэлтэй болсон байгаа шүү. Тэгээд Францад бас нэг инээдтэй жих нэг юм болсон байна. За Францад нөгөө нэг крипто миллионер ч юм уу крипто талбартай баян хүмүүсийг барьцаалаад мөнгө нэгтгэх юм айгүй болоод байгаа шүү дээ. Ярьж байна. Тэгсэн чинь энэ 7 өдрийн төрөлгөнд юу яасан гэхээр криптогийн тухай хэрэг TikTok инфлюенсерыг бариад €50,000 буюу $57,000 нэгсэн юм байна. Тэгээд нэгж байгаад нэг хоног нөгөө нь явуулсан. Яагаад гэхээр нөгөө хүнд хэрэгтүүлэх хэмжээний хангалттай тийм крипто хөрөнгө байгаагүй. Ер нь ядуу хүн байсан юм байна гэдэг ойлгосон гэсэн мэдээ гарсан байлаа. Харин Томыг та нар барих юм бол нэг лабубуутай л болох ах уу? Өөр юуч байхгүй. Баяс хосолцсон. Өөрсдөө байхгүй таа. Энэ жил NFT гэж бол авсан тий гарч ирсэнгүй гэж. Бодоо саархын яг зөв. За миний энэ лом төрөх мэдээлэл энэ хөрөд өндөрлж байна. За тэгээд ингээд аасан зуны үйлрэл эхэлж байгаа талбарт ингээд зах зээлээс харьцангуй намжим болж эхэлж байна тийм. Тэгээд бас 3 дахь үйлрэл бол ингээд харьцангуй намжим байдаг. За ингээд дунджаар бас багахан хэмжээний үнэлттэй байдаг гэдгийг бас бүгдээрээ харах зүйтэй баха. За ингээд ерөөдөө 5 хүн крипто дээр ялж байгаараа Binance Page-ийг сонгож ялж байгаараа 5 хүн ялж байгаа шивдэглийг 20 өмсөх боломжтой байгаа. Мэдээж доор байгаа линкээр шинээр бүсэд үүсгэх юм шүү дээ. За ингээд мөн Forex хариуцаа сонирхож байгаа маань Hinote болон EBC Financial гэсэн хоёр брокертэй хамтарч ажиллаж байгаа. Доор байгаа тус-тусын линкээр бүртгүүлэх юм бол бас тодорхой хэмжээнд манайхыг дэмжиж байна. За мөн бас манай брокертэй хамтарч байгаа. Манай клиент тусан хүмүүстээс тодорхой хэмжээний урамшуул ус өгдөг байгаа шүү. За ингээд техникэл анализ болон дугаашууд орцгоё. За. Наад нэг талын хэд маш шиг байна. Чи бүр ажиллагаа тийш. Энэ ирүүлэл гэдэг шатсан. За юу цаан цаад хэрэг нүлээ. За ямарсан техник шинжилгээ хийгээгүй 1-7 хоног болсон байна. Тэгэхээр за хамгийн сүүл гарсан таамагаасаа үргэлжлүүлээд апдейт хийгээ явъя гэж бодож байна. За хамгийн сүүлд хэдүүлээ. За энд нэг юмэрхүү шал болж исэн цаг байна. Эргээ таацлах магадлалтай эндээс ирэхэд хариулт аваад унж магадгүй гэж таамаглаж исэн маань USDT dominance-ыг. За тэгэхээр USDT dominance ундаш унаа гэдэг маань өөрөө BTC өсөх боломжтой гэдгийг таамаглаж тээ. За энэ яг энэ зүйл дээр бол хэдүүлээс дэжгүй паттерн зураад ерөөдөө энд нэг юмрхүү тааз байна. Дээшээс зэрх юм бол эхний таргет бол 108k байна гэж таамаглаж исэн. За түүнийг ерөөдөө бол таамагдаа 108k хүрээд за дээр нэг triple top маягтай хөдөлгөөн үүсээд эндээс дэше хүчтэй уналтын хөдөлгөөн болорч гисэн. За тэрхэд бол ингээд биткойныг за daily болон за weekly буюу нэг weekly-г надад ерөөсөн нэг энэ лаа болгон 1 тоног илэрхийлж байгаа гэсэн. За ингээд weekly-гээрээ татаад харах юм бол ерөөхдөө бол энэ том бүсээс дэше харч ирэхгүй. Ерөөхдөө бол 108-аас 109-ийн хоорондох энэ нэг том таазлаад байгаа зооноос дээшээ гарч чадахгүй price action гэж хэлдэг. Ерөөхдөө бол ингээд хаазайлаа дээшээ гарч чадахгүй. Эндээс ирэхэд эсэргүүцлийн хөдөлгөөн аваад байгаа бол эндээс ирэхэд уналтын хөдөлгөөн орж ирч гэдэг талтай байдаг. За энэхэд тэгтээ яг эндээс шууд 100 унах гэж ойлгож болохгүй. Мэдээж хэдүүлээ ярьдаг шүү дээ. Шал тааз болж байгаа мөч үнэ ингэж явж байгаа. Тааз байгаад байдаг. Тааз. За энэ стрит гараад ирэх юм бол гоё спорт болоод дээш өсөлтийн хөдөлгөөний дэмжлэгийн бус болоод эхэлж байгаа талтай. Тэгэхээр ерөөд одоо л ажиглах хэрэгтэй гэсэн үг. За яагаад энэ дугаарыг
шүн бичиж байгаа гэхээр зэрэгдээ бол нэлээ дайжгүй бас сонирхолтой зүйл ажиглагдаад байгаа учраас маш хурдан бичих гээд хийчихлээ. За, USD dominance-ийн хувьд бол нөгөө нэг тааз болж зэн хүчтэй уналтын төлөв харсан. Одоо харин дахиад нэг иймэрхүү түүнээс хойш явж агаад доошоо ирж спорт зоноо шалгаад дэшээ дахиад хүчтэй өсөөд эндээс дахиж нэг иймэрхүү correction маягийн хөдөлгөөсөө дэшээс төрчихсэн. Одоо ингээ харах юм бол энд нэг иймэрхүү доошоос магталтай паттерн цэвэрхэн үүсэж явж байгаа. Таазсан. Дараагийн тааз бол нөгөө нэг том спорт resistance болж исэн зон дээр очих гээд байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлын хөдөлгөөн орж ирэх юм болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд USD dominance маань дээшээгээ өсөөд нэг 4.98 гэсэн түвшин дээр ирэх юм бол биткойн хувьд энд үүсэдсэн bearish-тан доошоос төрчихсөн. Тэгэхээр дахиад иймэрхүү correction төлөв орж ирээд дахиад доош уналтын хөдөлгөөн орж иж магадгүй маа гэсэн хүлээлт бол байгаа даа. Тэгэхээр энийг татчих гэсэн үг. Тэгэхээр ойрын хугацаанд биткойн унлаа гэхэд нэг 101,300 гэсэн түвшинд л унж магадгүй гэсэн таамаг бол байна. За биеийн 7 хугацаанд юу оруулсан гэхээр за эндээс нэг иймэрхүү шинжилгээ оруулсан. Энэ битээр нэсэн. За энэ бол ингээд зурагдаг байсан гэсэн үг шүү. За дээрээс хүчтэй уналтын хөдөлгөөн оржсон, correction төлөв оржсон, дахиад уналтын хөдөлгөөн орж магадaltaйг таамагласан. За миний хувьд энэ дээрээс short арилж авал нээсэ. Энд бол нэг short арилжааг нээгээд энэ паттерны дээр стоплосоо байршуулад ерхэд бол эхний ээлжийн 101,000 руу гэсэн түвшинд лөө харсан. За арилжаал ерхэд ашигтай нэг хэд ч хоног явлаа да өөрхий. Тэг явж агаад нэг алдагдлал руу буцаж ашигтай болоод нэгэн заварж дэшээ стоплос авагдсан байна. За ерхэд доороос буюу хэдүүлээ хэдэс long арилжаанд орлоо. За тэр long арилжаа бол стил барьцсан хэвээр байгаа гэсэн. Тэгэхээр одоо яг энэ дээр хэтэрхий яарсан байж болно. Тэгвэл одоо нэг юм ирэх паттерн үүссэн, доошоос төрчихсөн байгаа учраас дараагийн энэ хөдөлгөөнийг барьж авъя гэсэн бодол бол байна да. Тэгэхээр энэ дээр яг цэвэрхэн гой паттерн үүсэхгүй байгаа. За ингээ харуул нэг иймэрхүү маягтай. Доош уналтын хөдөлгөөн, impulse, correction, дараагийн энэ хөдөлгөөн иш орчих магадaltaй гэж хардаг. Тэгэхээр миний хувьд эндээс ирээд энд спортох юм бол энд хариулаад эндээс short арилжаанд орё гэсэн бодол бол байна. Эндээс багахан stop loss тавиад доошоо нэг иймэрхүү арилжааны төлөвлөгөө гарчаад байна. За эсвэл энийг доошоос зөрүүлээд доошоо short арилж. Ихэд бол миний хувьд бол TP open буюу ямар ч TP тавихгүйгээр арилжаа хийгээд байдаг учраас эндээс бол хаахтар TP тавихгүй харин stop loss-ыг бол заавал байршуулж арилжаанд ордог байгаа. За биткойн дээр бол иймэрхүү хүлээлт бол байна. За ямарсан бодлогын хөв бол хэвээр үлдчихсэн. За энэ дээр хамаал 4.50 төвшин байсан. За forecast-ын төвшин 4.50, actual бол 4.50 дээр гарсан. Ихэд ямар ч өөрчлөлт байхгүй гэсэн үг. За энийг харах юм бол дахиад энэ дэш өсөх боломжтой харагдаад байгаа учраас энийг нэг доошоогоо бага хэмжээний short арилжаа хийчих гэсэн бодол бол байна. За миний хувьд нөгөө нэг swing арилжаанд хийсэн long арилжааг хаах вэ гэхээр за одоо харин энэ спорт зоноос доош орж ирэх юм бол ерөөдөө бол өөрөө stop loss-оо гараараа хаана гэсэн бодолтой бол байна да. За мөн бас Ethereum дээр бол за 4 цагаар хараад харах юм бол иймэрхүү bearish магийн паттерн үүссэн. Доороо спорт авсан шал дээрээ тааз. Тэгэхээр за ингээд иймэрхүү байдлаар ямар ч сан доошсон магадaltaй паттерн үүссэн ба том цагаараа. За багц руу ороод харах юм бол дахиад энд нэг юм жижигхэн паттерн үүсчихсэн байгаа. Гэтэрвэл доошсон магадaltaй паттерн үүссэн, доошос төрсөн дахиад энэ иймэрхүү correction л орж ирдэг. Тэгэхээр Ethereum-ыг энэс доошоо стрит гараад ирэх юм бол бас нэг дэжгүй short арилжаа хийгээд авъя гэсэн бодол байна. За мэдээж Ethereum дээр анхаарах хэрэгтэй зүйл нь юу вэ гэхээр энд нэг юм юу байна? Спорт зон байгаа. Тэд үгээр л. Энд тааз шал болж байсан. Тэгэхээр одоо эндээс уналтын хөдөлгөөн орж ирлээ гэхэд эхний байдлаар 2 маань зөксөн төвшөнд л орж магадгүй
За одоо эндээс ингээ харах юм бол хэдий доош эсрэг магталтай паттерн ч гэсэн энд бас үүсчихсэн. Энд маш гоё доош эсрэг магталтай паттерн үүсэж агаад ерөөдөө магадлалын онлоор бол доош эсрэг магталтай байсан боловч нөгөө нэг за одоо шинэ иймэрхүү булж паттерн үүсэж агаад магадлалын онлоор бол дээш эсрэх боломжтой байсан боловч ингэж явж хаад доош эсрэх юм бол нэлийн хүчтэй импульс хөдөлгөөн орж ичээд байдаг. За харин эсрэгээрээ доош эсрэх магталтай паттерн үүсэж агаад дээш эсрэх юм бол бас нэлийн хүчтэй хөдөлгөөн орж ирчих гээд байдаг талтай. Тэгэхээр мэдээж нөгөө нэг заавал захиад байгаа зүйл нь юу гэхээр заавал стоп лоссыг байршуулж арилжаа хийх хэрэгтэй гэж захиж хэлмээр байна да. За ингээ харуул дээр бол миний хувьд бол энэ паттернийг хүлээгээд байгаа. Эндээс бас нэг зүгээр байгаагүй. Бас нэг жижигхэн шорт арилжаа гээд break even-аар гарцсан байгаа. Эндээс шорт арилжаа хийгээд за ихэд бол шорт арилжаанд орсны дараа нэлээд хүчтэй уналтыг гараад ирчихсэн учраас окей гээд шууд break even stop loss шахсан боловч миний break even-ыг бол авчихсан байгаа. Тэгэхээр одоо дахиад хүлээж агаад энэ паттернийг доошоос төрүүлээд дахиад 4 цаг дээр харж агаад 4 цаг дээр энэ том паттерн доошоос төрчих юм бол доошоо шорт арилжаанд орё гэсэн бодолтой бол байна. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө нэг сэрүүлэг нэм тавьчмаар л юм байна. Тэгэхээр энэ өнөөч өндөөч юм уу ерөнхийдөө маргааштай гэхэд энэ хөдөлгөөн бол ороод ирчих мах. Тэгэхээр энийг бол нэлээд ажиллаж байгаад иймэрхүү плантай арилжаанууд бол байна. Ерөнхийдөө дандаа шорт арилжаа хийх гээд байгаа. За яагаад гэвэл Иран, Ирак хоёрын асуудал нэлээд хорц байгаа. Хоёр бэнлэгүүд авталсан. За үүн дээр бас Америкийн нэгдсэн улс бас цаана байгаа гэдэг нэг иймэрхүү бас rumor яваад байгаа. Тэгэхээр тэрийг бас мэдээ ажиглая. Бас Трампын нөлөө бас энэ дээр орж иж магадгүй байгаа учраас нэлээдгүй маркет бол унж магадгүй. За энэ дээр мэдээж өсөх боломжтой зүйлүүд гэх юм бол мэдээж алт байгаа. Алт өсөх боломжтой. За тэгтээ алтны үед харах юм бол хэдүүлээ энэ том боловчтой нэг бол зурцсан байсан. За инстрэлтэн дээр лонг альжанд ороогүй ч гэсэн эндээс гой болбак хөдөлгөөн орж ирсэн. За одоо ингээ харах юм бол энд нэг иймэрхүү цэвэрхэн дошоос магталтай паттерн үүсчихэд байгаа. Тэгэхээр одоо геополитикийн асуудал энэ дээр айгүй эргэлзээтэй байдаг бол би болгоод байна. За ингээ хараад маш гоё тааз шалгаад энийг бол ерөнхийдөө дошоос магталтай гэж харах хэрэгтэй юм байна. Гэтэ бас зах зээлд юу болохыг мэдэхгүй бас мэдэхгүй байгаа учраас мэдээж алтан дээр арилжаах бол маш риски байгаа. Тэгэхээр аль алтан дээр буюу арилжааныг хийхгүй байвал зүгээр баг. Гэхдээ ерөнхийдөө ер нь бол геополитикийн асуудал өндөр байгаа учраас нэг айхтар заавал арилжаа хийгээд ах ерөнхийдөө шаардлагагүй өдөр хоног өнгөрч яах гэж би хараад байгаа. Тийм дэш нэг айхтар их арилжаа хийхгүй ерөнхийдөө бол нэг арилжаа хийвэл бошуухан шиг нэг жоохон break even маягтай шахсан байдлаар илүү риск авахгүйгээр арилжаанд ороод яваад байгаа. Тиймдээ ч бас айхтар түн шинжилгээ хуваалцахгүй байгаа. Залтыг бол харах юм бол маш л гоё bearish магийн паттерн доошоос түрүүс тэрхэл харагдаж байна. Гэхдээ дахиад нэлээд том одоо буужа харуулж шийдэх юм. Тиймэрхүү мэдээ явах юм бол мэдээж алтны шил дахиад буцаад төсөлтийг гаргаад. Ингээ харах юм бол өсөлт, correction, өсөлт гэдэг байдлаар харж болохоор гэж. За ингээд хувьдаа бас өөрсдийн гэсэн төгөлтийг хийгээд арилжаанд ороод яваараа. За миний хувьд бол иймэрхүү short арилжааг бол Bitcoin, Ethereum хоёр дээр хийх бодолтой байгаа. За дэше long арилж байгаа хэр удаан барих вэ гэхээр за мэдээж 100k-аас доош ороод ирэх юм бол энэ support zone-ыг доош алдчих юм бол нэг long арилж байгаа high гэсэн бодол бол байна. За хэдүүлээ бас нэг зүйлийг ярих хэрэгтэй байгаа нь юу вэ гэхээр хэдүүлээ ерөнхийдөө олон дугаар дээр ярьсан нөхцөл байдал бас ерөнхийдөө биелээд яваад байгаа. За хэдүүлээ энэ нөхцөлийг бол ингээд харсан шүү дээ. Ингээд урдны түүх бол буюу эн чинь 2021 онд all time high хийх буюу 69,000 дээр очихдоо юу хийжсэн бэ гэдэг төвшин яг энд харагдаж байгаа. Тэгэхээр одоо яг энэ correction хөдөлгөөнийг орж иж гэнэ гэж хараад байгаа. Энэ correction хөдөлгөөн энэ байх боломжтой гэж хараад. Тэгэхээр хэдүүлэнд нь дахиад нэг иймэрхүү маягийн импульс хөдөлгөөн орж ирвэл биткойн ааш нэг 126 гэсэн төвшин рүү очиж магадгүй маа гэсэн байдлаар бас нэг эерэг хүлээлт бол байна. Тэгэхээр түүхээ хэрэг харъя гэвэл энд маш гоё correction хөдөлгөөн орж ирсэн. Энд ч гэсэн маш гоё correction хөдөлгөөн бас орж ирээд байгаа. Тэгэхээр энийг бол дахиад нэг доошо шалгаад дээш өсөлттэй хөдөлгөөн орж ирээсэй гэсэн бодол бол байна. Гэхдээ цаг уур улирлын үед ярих юм бол мэдээж 3 дахь улирал бол жоохон унтаа сарууд байдаг. Тэгэхээр харж л байд тэ. Энэ бас шинжилгээ биелэх юм бол мэдээж бас
дараагийн all time хаяг 127,000 126,000 гэж харж ивэл за үүнээс хойш мэдээж юу болж байгааг бол мэдчихэж штэ. Мэдээж зах зээл угаасаа bull marketтэй, bear marketтэй буцаад ундаг учраас бас нэг иймэрхүү уналтын хөдөлгөөн бол утгагүй бас bear market эхлэх юм бол бас орж иж магадгүй. За мэдээж энийг бас мэдээж хараад шууд заавал энэ өсөх юм байж тээ гэдэг байдлаар хандаад шууд худалдаа авалтыг бол хийж болохгүй. Тийм учраас аль болох эрсдлийг бага, ашиг өндөр байх байдлаар арилж агаарэ гэж хэлмээр байна да. За ингээд энэ удаагийн дугаарыг бол дуусгая гэж бодож байна. Тэгэхээр дараагийн дугаар дээр уулзлаа. Түр бай.